төлөвлөлтийн асуудлыг авч үзэж явж байгаа. Тэгэхээр улсын хөгжлийн төлөвлөгөө гэдэг бол дан ганц Монгол улсын төсвөр хийдэг зүйл биш ээ. Энэ бол улс хувийн хэвшил, төр хувийн хэвшлийн түншлэл, гадаадын зээл, санхүүгийн дэмжлэгийн оролцоо, шууд хөрөнгө оруулалт гэдэг олон зүйлээр одоо энэ босч бий болдог ийм зүйл байгаа юм. Тэгэхээр биднээс энд зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтын нэмийг яриад байна. 2025 онд биднээс улсын хөгжлийн 5 жилийн үндсэн чиглэлийг батлаад үндсэн чиглэлийн хавсралт болгож хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө баталцсан. Тэгэхээр засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсан. Тэгэхээр энэ эх 5 жилд энэ улсын хөгжлийн тэргүүлэх зорилтуудыг хангах тэр бодлогын чиглэлээс 27 онд юуг нь хийх юм бэ гэдэг асуудал энэ төлөвлөгөөний үндсэн суурь нь байх ёстой юм. Тэгээ энэ тал руугаа нэлээд илүү анхаарч ажиллах ёстой. Би бол энэ анх төлөвлөгөө орж ирэхдээ энэ тал руугаа нэлээд харсан байна гэж ингэж ойлгосон. Гэхдээ манай гишүүдийн буруу биш. Өнөөдрийн биднүүсийн энэ хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудлыг зохицуулж байгаа хууль нь тодорч байгаад байгаа юм. Энэ төлөвлөгөө батлах гээд байгаа тогтоолын төслийн заалтан тодорч байгаад байгаа юм. Жилийн хөгжлийн төлөвлөгөөнд туссан зорилт арга хэмжээг 27 оны төсвийн боловсруулалтанд анхаар тусгай гэдэг үг орчход байгаа учраас энэ улсууд ч бүгд энэ лүгээ хошуурчхад байна. Тэгэхээр энүүнийг мэдээж биднээс бүгдийг гүйцэлдүүлж чадахгүй учраас ойлгомжтой. Мөрөөдлийн жагсаалт гэж яриад байгаа чинь тэр л байхгүй. Тэгэхээр энүүнийг яг гүйцэн боловсруулах чиглэлээр нь дахиж нэг байнгын хороон дээр яриад харин нэгэнт энэ 4 жилийн гэдэг юм уу дунд хугацааны хөгжлийн бодлогын чинь суурь нь бүсчилсэн хөгжил гэж хэлээд өгсөн юм бол энэ бүсүүдийн хөгжлийг түрэгдэх бодлогын зорилтуудаа хангах тал дээр ер нь ямар арга хэмжээ авах юм гэдэг заалтаараа тодтогоол оруулах хэрэгтэй байгаад байгаамаа. Тэгээд энүүн дээрээ тулгуурлаж энэ манай салбарын яамдууд 2027 оныхон төсвийн боловсруулалтанд эрэм дараа энэ бүх юмнуудаа анхаарч тусгаж оруулж ирэх тухай асуудал нь байх юм байна гэдэг ийм л одоо надад бодол санаа байгаад байна. Тийм учраас энэ талаас нь асуудалдаа харж энэ хөгжлийн төлөвлөгөөнийхөө хилцүүлгийн үйл явц дээр ер нь чуулган дээр нэг яриад эдийн засгийн байнгын хороон дээр цаг хугацаа нэг их авчилгүйгээр дахин нэг яриад нэг ийм зохицуулалт хийвэл яасан юм бэ гэж. Дээр нь энэ төлөвлөгөө өөрөө бас бидэнд цаг хугацааны цагалбартай. Тийм учраас хоног хойшлох боломжгүй. Тэгээ яг энэ талаас асуудлаа харж зохицуулалтаа хиймээр байна. Ийм саналтай байна. За санал хэллээ. Ундрам гишүүн, Чинбатын ундрам гишүүн асуулт асууж үг гэлнэ.